За сайн байцгаана хүмүүс. За шинэ их сургуулийн 6-аас 7 дугаар ангийн сурагчдад 3 дугаар сард багшинд за гэрээ нөхцөлд хийх за бие бэлтрийн дасгалуудыг өгсөн байгаа. За энэ нь болохоор 3 төрлийн дасгал та бүхэнд өгсөн байгаа. За гидсний таталт, гар дээр сүнэлт, хоссон дасгал буюу гар дээр сүнэлт гидсний таталт хоёрыг нийлүүлээд хийх юм даалгавар өгсөн байгаа. За та бүхэн мэдээж сэргээн санах байдлаар багш нь та бүхэнд 2 тоонд хийж үзүүлнэ энэ 3 дасгалыг. За тэгээд энэ багшигаа хийсэн дасгалын гүйцэтгэлийг хараад өөрсдийнхөө хийж байгаа дасгалтайгаа харьцуулаад зөв буруугаа дүгнээд за тэгээд буруу хийж байгаа үед өөрсдийгөө засах байдлаар энэ дасгалуудаа хийж давтаж аваарай гэдэг. За ингээд эхний дасгал буюу гар дээр сүнэлтийг за би 3 тоонд хийж үзүүлнэ. Та бүхэн өөрсдөө тэгээд дүгнээд энэ дасгалаа зөв хийж ийн буруу хийж ийн гэдгээ шалгах шүү. За эхний. За хөлийг ингэж аваад гар энэ мөрний чиг. За 1 2 3. За ингэ. За энэчнээс гидсний таталтмаа. За энийг бол хөл дээрээ даруулж хийж болно. За мөн хөл дээр дарах хүн байхгүй тохиолдолд за энэчнээс гарыг яах вэгээр 1 2 3 4 5. За ийм байдлаар хийн хүмүүстэй. За 3 дахь дасгал болохоор энэ 2 дасгалаа ослуулад хийж байгаа. За энийг болохоор адилхан 1 2 3 анчнес 1 2 3. За ийм байдлаар. За та бүхэн үзүүнээс гулаа шагаа хүртлээ. Би алалтыг 4 тоонд байна уу, 8 тоонд, 6 тоонд өөрсдөө яах нь хийх боломжтой байж байгаа. За тэгээд ерөнхийдөө үзүүнээс эхлээд дасгалуудаа хийхийг та бүхэн бол мэдээж хичээл дээр үзсэн байгаа. Тийм болохоор дараагийн ямар дасгалууд 2 нэмэлт 2 дасгал би та бүхэнд өгч байна. За энэ болохоор гүйлтийн сонгуул дасгалын 4 төрөл. За энийг би зөвхөн хичээл дээр бие даалгавар дээр хийдэг байгаа. Энэ дасгалаа хийнэ. За энэ дасгалаа хийхдээ 8 тоогоор 4 удаа хийнэ гэсэн үг. За 4 оролтоор хийнэ. 4 төрлийн дасгал байгаа. За эхний дасгал мэдээж за гэртээ байгаа тохиол та нар энэ зураас нэг ашиглаад их зүгээр. За энэ зураас ч юу те хайскол өөрсдөө ингээд шугам тавьж агаад урталтаа яг нь зураас байдлаар ашиглаж байна. За ингээд эхний дасгал. За өглөө 1 2 3 4 5 6 7 8. За энэчнээс хөл шулуун урагш. За гар дашаанд авч болно. За гар дашаанд аваад хөл шулуун 1 2 3 4 5 6 7 8. За 2 дасгал. За 3 дахь дасгал. За гар дашаанд авахгүйгээр хөл аргаш дээш үлби дээр 1 2 3 4 5 6 7 8. За 3 дахь дасгал. За 4 дахь дасгал. 4 дахь дасгал хөлийг 2 хажууд шин. 1 2 3 4 5 6 7 8. За энэ 4 төрлийн дасгалуудыг гүйлтийн сонгуул дасгалуудыг гэртээ давтнаа. За хүмүүс ингээд дараагийн гүйлтийн сонгуул дасгалын дараа шилжилт. За би та нарт нэг зураас ашиглаарай гэж хэлсэн. За багш нь бол энэ зураасыг ашиглалаа. За энэчнээс шилжилтийг урагшаа хойшоо баруун зүүн тийшээ гэсэн байдлаар 8 удаа. 1 2 3 4 5 6 7 8. За энэчнээс хажуу тийшээ баруун тийшээ 1 2 3 4 5 6 7 8. За ийм байдлаар 3 удаа давтаж хийнэ.